Гансу можийн Дүнхан хотод ирэхээр хүмүүс мянган жилийн түүхтэй Мөөгө агүйгийн ханийн зургийг үзэхээр зорж ирдэг. За өнөөдөр ханийн зургийг амируулсан тайзны тоглолт нь бас маш олон хүмүүсийн анхаарлыг татж байгаа. За энэхүү тоглолт нь яаж тоглогдож байгаа юм бол бид нар хамт үзчихье. Дүнхангийн найрлагх бүтээл нь Дүнхан хотын гайхамшигт үзмцийг дуу хөгжим, бүжиг, яруу найраг, ханийн зураг зэрэг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн байдаг. Уг бүтээлд Дүнханы эртний хөгжмийн зэмсэг, эртний хөгжмийн нотын судалгаа, хөгжүүлэлтийн үр дүн сэргэн хөгжүүлснээр Дүнхангийн эртний хөгжмийн соёлыг үзэгчд тодор харуулж, олон мянган жилийн турш уламжлагдсан хөгжиж ирсэн Дүнханы эртний хөгжмийн соёлын сэтгэл татам байдлыг бүрэн харуулсан байна. Дүнхангийн найрлагх тоглолтыг Мөөгө агүйн 735 агуй тулгуурлан бүтээж, энэ нь 736 дугаар амьд агүйг бүтээсэн гэж хүмүүс хэлэлцдэг. Тоглолтын театр нийт 800 хавтгай дөрвөлжин метр талбайтай байж, энэ нь орчин үеийн технологи Дүнхан урлагийг төгс хослуулсан дэлхийн хамаг анхны агуй маягийн театр болох юм.